Монгол их хөлбөмбөгийн төлсийг баримтжуулах, зан билетийн хамт сурчлах, өвлөн уламжлуулах, олон нийтийг бүртгэл болгох, хуулиас суралцах, их түүхээ иргэн харах, хуулийн үйл явдлыг тодруулах, түгээн дэлгэрүүлэх, судлан шинжилэх олон шаардлага бидний өмнө болж байгаа гэдэг. Ахуй амьдрал хэрэглээний олон зүйлсийг нэг хавуу цагаасаа чийж бичиг тэмдэглэгээ тэмдэглэх бус ам байдлаар чийдсэн тухай оюуны хүчийг олдог Монгол уламжлалын нэг тод жишээ бол хууль юм аа. Монгол хүний сэтгэлгээний онцлогийг ойлгохын тулд хуулийг анхааралтай судлах ёстой. Урлагийн бүтээлүүд төрөн гарсан сэтгэхүй нууцаар хуулиас хайх ёстой. Иймээс урлагийн шилдэг бүтээлүүдийг хадгалдаг музейн зүгээс хуулийг түгээн дэлгэрүүлэх, судлан сурчлах, баримтуулахыг зохион байгуулан ажиллаж байгаамаа. Энэ хууль хайлах, их хөлбөмбөгийн хуулийг сурчлах, энэ үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, санхүүжилт буй улс төр шинжилгээ ухааны яам хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж байгаа Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар, за мөн улс төр шинжилгээ ухааны яамны харьяа байгууллага, соёлын өвийн төв, за их төлөвлөлтийг өвлөн уламжлагч, түгээн дэлгэрүүлэгч, Монгол төрийн холбооны тэргүүн Балдан дөрж үйл ажиллагаа зохион байгуулах хүрэлцэн ирж, хуулийн талаар олон сонирхолтой мэдээлэлээр ирсэн зочдын сонорыг нэлаадаг эрдэмтэн, доктор, дулам, судлаач ням гэрэл үйл ажиллагааны бэлтгэлийн хийж гүйцэтгэлийн хамгаан ажилладаг музейн ажилтнуудаа хуулийн тусламжаар язгуур урлагийн цагдаас солиулахаар хүрэлцэн ирсэн үндэсний урлагийн өв төвчтэй хүрэлцэн ирсэн зочдтой гүн талархал илэрхийлье. За ингээд өнөөдрийн энэ үйл ажиллагаанд нээж мэдээлэл өгөх юм ерөнхийлөгчийн тамгын газрын дарга цагаан таныг хэлж байна. Хүндэт зочдоо камайдоо монголчууд их дээр үеэс их хуульчийг өрн залж ажил үйлс амьдрал нүүдэн суусан тэр жилийн дүн руу энэ бүгдээ даатгаж хууль хайлуулдаг юм агуу хэмжлэлтэй том байсан. Монгол улсын ерөнхийлөгч Захарын төвд орж мөрийн төлтөө Монголын ард түмний түүхийг үнэн болгох, бүтэн болгох, соёл, урлаг, ардын язгуур урлаг, соёлын бие болон бие бус үеийг сэргийлэх хавтал байн анхаарч мөрийн төлтөд тусгаж ирсэн. Тэгээд өнгөрсөн онд Монголын их төрх долоон батыг анх удаа оригинал хуваар нь Монгол бичиг кириллисээр хэвлэснээс гадна бас авиа дуулж байгаа CD гаргасан. Мөн өнгөрсөн оны сүүлчээр Монгол хэлний их цахим тайлбарлалыг нээлттэй хийсэн. Одоо энэ цагаан сарын үеэр одоо гар утсан дээр хэрэглэх аппликейшн програм ийм одоо Монгол хэлний тайлбарлал тавьцаа болгож байна. Өнөөдөр бол энэ бид нар Монголын ард түмний одоо агуу уламжлалыг сэргээс ойлгоод 20 жилдээ их хөлбөмбөгийн одоо хуулийг хайлах ийм арга хэмжээнд оролцож байна. Ер нь хууль гэдэг бол өнөхөрийн агуу энэ бол төв, гүн ухаан, урлаг, ухаг зохиол олон ийм соёл урлагийн нийлбэл одоо агуу төрөл жанр гэж хэлж болно. Тэгэхээр танаас зүгээр нэг Монголын туристууд баатарын тухай хэлэхдээ одоо гараад, галжаад, гам дөрөөндөө газар уцаа эзэмшээ, төрөөд, төлжөөд, төмөр дөрөөгөө дөрөлөө төр улсаа байгуулсан гэдэг ингээд дөрвөн мөртийг ингээд уншихад бол энд бол тэр хүн төрөлхтний үүсэл хөгжил, тэр мал сүрхтэй болсон, гал эзэмс сурсан, тэр газар шороонд эзэн суусан, төр улсаа байгуулсан энэ үйл явдлыг уран сайхны аргаар гүн гүнзгий ийм утга агуулгаар илэрхийлсэн байгаа юм да. Тийм учраас бол энэ туйлсыг сэргийлэх хавд бол их анхаарч байгаа. Тэгээ өнгөрсөн жил Монгол улсын ерөнхийлөгч зарлага гаргаад энэ алдар туйлж Балтанд орж байгаа төрийн дээд одон Алтан гац одонгаар шагналсан. Мөн Ховд аймагт бол Монгол туйлсын анх тухаар их наадан бол хийсэн. Өнөө жил одоо сар шинийн баяраар монголчууд энэ их хөлбөмбөгийн туйлсаа хайлж Монгол түмнийхээ одоо сонрыг нэлааж бас тэр
эх он сарууд, он жилүүдийн ажил үйлсийг нь одоо засах юм сайхан ёсол болж байна. Тэгээд энэ арга хэмжээг бас дэмжиж байгаа улс орны шинжилгээний яам үүний одоо Монголын язгуур урлагийн төлөө одоо санаа зовж одоо сэтгэл гаргаж байдаг эрдэмтэн мэрэгэл судлаачид энэ ард түмнийхээ соёлыг тэгж нарт бол одоо чин сэтгэлийн талбарлал илэрхийлж байна. Тэгээд төсвөлтөнд нэг зүйлийг хэлэхэд бол уржигдор Монгол улсын ерөнхийлөгч бол тэр төрийн одон медалийн тухай хуулийг бол энэ төслийг танилцуулсан. Энэ хуулийн төсөл зааснаар бол улсын эрдэнэ гэсэн тийм төрийн дэд одон гаргахаар хуулийн төсөл тусгасан байгаа. Энэ бол Монголын одоо соёлыг тээж авдаг, хувь хүнд олгодог ийм соошин одоогохоор бол ардын одоо гэдгийг орлохоор түүнээс илүү тийм ийм хүндэтгэлтэй тийм одон шинээр бий болохоор хуулийн төсөл тусгасан байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгээд энэ бас боломжийг ашиглаад та бүхэнд бас энд байгаа нийт монголчуудаа тэгээд бас дэлхийн эмсэг улам бүрт байгаа бас монголчуудаа энэ сар шиндээ сайхан шинлээд илгээрээ юм хан төрлөөрөө төвшин амгалан байхын үлцээтэй өрөөлийг өргөн төшүүлье. За, маш их сайхан үйлдэлээ. Баярлалаа. Тэр ер нь бол энэ туйлын талаар бид нэр туйл хайлах болгондоо туйлын завсарлагаар эрдэмтэн судлаачид сайхан тайлбарлал явуулдаг. Гэхдээ туйл эхлэхийн өмнө ер нь энэ Монгол туйлын талаар тодорхой хэмжээний танилцуулга өргөнөөс эрдэмтэн судлаачид туйлын тухай та бүхний өнөөгийн амгалан гэлтгийа. За энэ Монголын аман болон бичгийн уран зохиолын нэг язгууртай туйл тууж гэсэн ийм төрөл зүйлүүд байд юм аа. Энэ үгийн уг язгуур нь тугуй язгуур буюу тойрвох гэдэг үгийн язгуур. Тойрвын гэдэг маань шинээр зохионоо гэсэн утгатай. Тэгээ энэ дотроо тууж нь болохоор голдуу үргэлжлсэн үгээр бичсэн хэмжээний зохиол юм. Туйл нь болохоор амаар хайлдаг, дуулдаг аман зохиолын төрөл зүйл. За туйл гэдэг нь бол тэр гэрийн үеийн цатигнуудын бичгийг хэлдэг ийм гурван ялгаатай зүйл байгаа. Энэ дотроос нь туйл гэдэг бол манай монголчуудын за бидний одоо судалж ойлгосноор бол ерөөсөө л энэ төр улс үүсгээс баг өмнөх үеийн үүсэл гаралтай эртний одоо домог зүйгээс үүсэл гаралтай. Тэгээд өнөөдрийн бидний мэддэг одоо Монголын дундад үеийн агуу их түүх дэлхийг эзэлсэн Чингис хааны түүхээс өмнөх үеийн ийм бүтээл тойрвол гэж гадаад дотоодын олон эрдэмтэн үнэлсэн байд юм аа. Маш гайхалтай нь Монголын түүх энэ туйл дотор байдаггүй. Туйлын баатруудыг одоо өнөөдрийн ярьж байгаа довон хар бүхийг тэдгээр зууны үед аж төрж байсан тийм түүхэн хүн гэж хэлэх бололцоо байхгүй. Жангарын туйлыг ч гэсэн мөн тэгж хэлэх бололцоо маш муу. Хан харангуй бүр адилхан. Тэгэхээр энэ бол эрдэмтэд бол энэ түүхээс өмнөх үеийн баатарлын үеийн ойд орсон юм байна гэж ингэж үздэг. Ер нь дэлхийд дахинд бол энэ баатарлын үеийг харуулсан ийм агуу их туйлсууд байдаг. Энэ хүндэр төвтний агуу их туйлсыг та нар хойнорын Илиад Одиссей энэ хэгийн Махабарат Рамаянагаас эхлээд сайн мэдж байгаа байхаа гэж бодож байна. Гэтэл энэ туйл байдгүй улс орн үндэстэн гэж бас байдаг. Жишээ нь манай урд хөрш хан үндэстэн гэж юм шүү. Хятад чинь 56 үндэстэн байна. Хан үндэстэнд бол яг одоо Монголын туйл шиг ийм аман агуу их туйл байдаггүй. Энэ 60-аад оны үед Гансүм мужаас хан улсын үндэсний туйл оллоо гэсэн нэг шууган их дэгдсэн. Тэгээд одоо хүртэл бид нар тэр туйлын хэвлэгдхийг хүлээж байна. Гэвч тэр туйл одоо хүртэл хэвлэгдээгүй. Тэгэхээр тэр туйл байхгүй гэсэн. Тэгэхээр туйл бүтээдэг ард түмэн гэж бас байдаг. Тэрний нэг нь манай монголчууд. За энэ дээр дахиад нэмээд хэлэхэд бол Монголын баатарлаг туйл бол их олон мужлалтай. За томоохноос нь хэлэх юм бол өнөөдрийн бидний хайлах гэж байгаа энэ одоо Алтай ойрдчуудын энэ одоо баатарлаг туйл ойрдын одоо их том мужлал байна туйлын.
Тэгээд тэр нь бол дотроо олон дид уламжлалтай тухайлбал одоо Алтай Аврынхайн Баатарлаг туйл гэдэг бол нэг томоохон уламжлал юм. За тэгээд энэ дотроо одоо Баяд туйл, Дөрвөд туйл, Торгууд туйл гэдэг ингээд их олон уламжлал болоод салж ялгарна. Нөгөө талд нь бол дотороос Бурятын Баатарлаг туйл. Одоо нөгөө гисэр Абай гисэр хөвөн. За тэгээд нөгөө талд нь Халахын Баатарлаг туйл. Шилэн Галзуубаатар, Агийн Улаан хаан энэ төр гэдэг. За тэгээд Өвөрлөгчдийн Баатарлаг туйл. За ингээд нэг үндсэндээ нийлэн хэдэн юм уламжлалтай, мужлалтай, дотроо олон уламжлалтай. Тэгэхээр энэ туйлс үүссэн үлгий гэж одоо хаана байна уу гэж манай судлаачдыг хайдаг. Тэгээд явж бид нар бол энэ Алтай хангайн завсар энэ нутаг бол жинхэнэ Монгол туйлсын үлгий үүссэн газар юм гэж үзэж байгаа. Яагаад ингэж үзэж байгаа гэхээр энэ Монголын бараг бүх угсаатны Баатарлаг туйлд Баяхан буур Алтай хангаа 2 минэ гэсэн дуудлага заавал явдаг. Тэгэхээр энэ үгийг бол энэ Алтай хангаа хаана байдгийг мэддэггүй. Одоо бүр Сибирийн Монгол угсаатан хүртэл энэ хоёр уулын нэрийг заавал дурддаг. Тэгэхээр энэ бол энэ хоёр уул маань, энэ хоёр уулын завсрах нутаг маань Монголын туйл үүссэн үлгий юм а гэж ингэж үздэг. Тэр ч байтхан одоо манай туйлын одоо их агуу уламжлалтай одоо энэ хүмүүс урянкайчуудын надад ярьснаар бол тэр Алтай хангай гэдэг хоёр маань Аlia хонгор гэж Алтай 13 ноён оргилыг эзэлж явдаг юм эзэн байдаг. Бүсгүй эзэн байдаг. Хангай хар хээр морьтой хар хүү байдаг. Энэ хоёр хоорондоо ир юм болдог. Тийм болохоор энэ хоёрыг салгаж болдгүй гэж надад тайлбарлаж хэлж өгч байсан. Иймэрхүү Монголын Баатарлаг туйлын үлгий байхаас гадна Монголын Баатарлаг туйл бол 1983 онд өнөөдөр энэ Баатарлаг туйлыг хайшгаж байгаа манай Балдан Доржийн аав төрийн соёлхолд туйлч Баатарын Авир Мэдбай надад Наран хаан хөвөн гэдэг туйлыг хайлж өгтөө хэлсэн нэг зүйл бий. Тэр юу гэхээр зэрэг энэ Монголын Баатарлаг туйлыг дотор нь бол хатуу туйл, зөөлөн туйл гэж хуваана гэж. Тэгэхээр өнөөдрийн энэ Довон хар бүх гэдэг бол хатуу туйл хамаарна. Талын хар бодон энэ төр гэдэг. Нөгөө өмнөх өвөл хайлсан тэр одоо Наран хаан хөвөн гэдэг. Энэ бол одоо зөөлөн туйлд орно. Тэгэхээр энэ Наран Баатарлаг туйлын уламжлалт байдаг хамгийн агуу их туйлсын нэг, хатуу туйлсын нэг Довон хар бүх гэдэг туйлыг өнөөдөр энэ хайлтгаж байна. Тэгэхээр энэ хатуу туйлын би нэг тодорхой жишээ хэлье л да. Энэ бас манай Авир Мэдбайгаас надад дамжиж ирсэн яриад байгаа. Хан харангүй гэж одоо бүх Монгол угсаатны одоо туйлсын хаан гэдэг туйл байдаг. Тэгэхээр хан харангүй гэдэг туйлыг хайлахын тулд туйлч хүн бол гэртэн гал хөс гаргахгүй, гэрэл гаргахгүй, өрхөөн бүтээгээд үе таягаа манаад ингэж хайлдаг туйл юм аа гэж. Энэ Алтай Аврынхайн бариуд гэдэг нэг туйлч энэ туйлыг ингэж ёсчлон хайлаагүйгээс болж одоо галзуурсан юм аа гэж ингэж ярьж ирсэн. Тэгэхээр яагаад тэгдэм гэж асуухаар энэ туйлсын бааtruуд гэдэг чинь тэнгэрстэй дэрсэлтэн төрсэн, гадартай гацалтан төрсэн. Тэнгэр газрын бүх эздийг номхруулан дийлсэн бааtruуд байдаг учраас тэнгэр газар хоёроос тусгаалах маягтай ингэж хайлт юм а гэж ингэж хүртэл надад айлтцгааж байсан юм. Тэгээд энэ туйл хайлах маань өөрөө их ёс заншилтай. Одоо энэ их туйлыг хайлахын тулд заавал эхлээд одоо угаад амьдгал үйлдэн та нар сая энэ арц өгүүлсэн дондор гарч ирсэн байх гэж бодож байна. Тэгээд ухяал үйлдэн. Тэгээд одоо Алтай магтаалаа заавал хайлна. Алтайгүй туйл туйлвш, авгайгүй айл биш гэж үг байна. Тийм учраас энэ Алтай магтаалыг хайлсны дараа энэ Алтай уулын эзэд, энэ газар орны эзэд бүгд энэ цугларан ирдэг гэж үздэг. Тийм учраас бол энэ Алтай магтаалыг хайлж байж дараа нь бол жинхэнэ туйлаа ихэлдэг. Ийм дэг журамтай. Тэгээд дараагаар нь одоо Алтайд сацлаан өргөж. Алтай эзэд нэг залдарсан учраас сацлаан өргөж. Тэгж одоо туйлыг хайлдаг. Туйлын бүлгийг дуусгалгүй дундуур нь одоо хаяж орхидог юмс байхгүй. Заавал нэг бүтэн бүлэг, бүтэн үйл явдал дуусгаж хийж ингэж амс хийж өнөөдөр бол энэ туйлыг хайлна гэж би бодож байна. За энэ мэдчлэнгээр өнөөдөр энэ Алтай Аврынхайн Баатарлаг туйлыг уламжлалт жилтгэр гэж агуу их туйлж 19-р зууны үед сүүлээр 20-р зууны ихэр байсан. Энэ агуу их туйлчин 9 дэх удмын одоо туйлчин бол өнөөдөр энэ Балдан Дорж яг энэ уламжлалыг авч үлдсэн одоо хүн байж байгаа. Тэгээ миний бодлоор бол энэ уламжлал дахиад залгах байх. Одоо энэ Балдан Доржийн хүү юм бид нэг бол.
бэлгүүн төгс бас энэ туйлыг залгах байх гэж би бодож байна. Өнөөдөр харин харагдахгүй болчихно. Зүгээр энэ хатуу туйл болохоор ирээгүй байж магадгүй. Тэгээд яадын гэхээр би та нарт одоо орчин үеийн залуучууд нэг юм ойлгуулъя. Энэ балдан төржийг туйл хайж яхад энэ бэлгүүн төгс хажууд нь бас суугаад тэгээд их анхааралтай заримдаа чагнан, заримдаа үүргэлэн, заримдаа жаахан тоглоно ингээд суугаад байгаа юм. Энийг бол та нар юу хийж сууж гин гэж бодож байна. Энэ бол та нарын өнөөдрийн хэлээр энэ туйлыг инсталл хийж байгаа. Туйл гэдэг имийг бол заавал тэгж үгсгчтэн цээжилж хайдаг гэдэг шиг. Нэг мэдхэд тэр бэлгүүн төгс тэр туйл өөрөө суусан бай. Тэгээд тэр туйлыг шууд хайлчихлаа. Иймэрхүү маягаар явдаг зүйл юм аа. За одоо та бүхэн илүү олон юм ярмаар боловч одоо туйлаа хийсэн ядан хүлээж байгаа байх гэж бодоод за ингээд энэ өнөөдөр Домон хар гэдэг энэ баруун Монголын агуу их туйлын уян гişиг бидэнд хоших болтугай гэж ингэж өрөөж байна. За баярлалаа. За ингээд өнөөдрийн туйлын үйл ажиллагааг одоо яг манай музей дээр 3 дахь удаага туйл хийж байна. Тэгэхээр зэрэг энэ туйлын үйл ажиллагаа дээр би хамтарч ажиллаж байгаа туйл судлаач өнөөдрийн үйл ажиллагааг хөтлөө явуулна. Тэгэхээр энэ өнөөдрийн туйлын үйл ажиллагаанд ямар зүйлийг анхаарах вэ? Ямар дараалтаа явах вэ? Манай завсарлагаанууд зогсоолууд дээр тодорхой төлбөрийг хийх гэх мэтлэн За эдрэгсийн бүтэнд хичээл сүндэн өвлийн хүүтнээр хаан төлсөн өргөндөө суулгаж алуунгаад уламжлалт хоёрын туйл хэмээх монголчуудын аман бэлгийн дээд илэрхийлэл урлаг болсон энэ сайхан домогцоон энэ урлагийг сонсож хамт хөгжим баясаж амьд соёлыг бүтээх гэж ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Энэ сайхан өдрийн мэдээг хүргье. Хүндний баярлалаа. За Монголын баруун Монголын ер нь Баатарлын туйлыг хайрлах дэг жай гэдэг бол хатуу тогтсон нэг жай байдаг. За туйл бол өөрөө ам дамжиж ирсэн бичмэл хэлбэрээр биш. Тэгэхээр зэрэг энэ дэг жайг энэ ёс бол маань өөрөө бас хатуу зөрчиж болдог юм уу та. Тэгэхээр нэг бид энэ Монгол хааны ордон музейд бие төсөв соёлыг ядгуур үйл соёлыг хөгжүүлэх тэрийг аль болох ядгуур тэр энэ төрхөнд нь төхүүлж хийх юм байгаа учраас энэ дэг жайгийг бас үйлчлэхтэй гэж ингэж за нотлон бол долон багш хатуу багш эдгээр бас байсан бүгдээрээ ингэж ярьж тохироод ер нь яванд энэ үүлээр нь банк хийж явжаа гэсэн юм юу байгаа. За тэгэхээр зэрэг малчин монголчууд анчид гөрөөчөнд малчид одоо туйл гэртээ хайлуулахын тулд нутаг усныхаа алдартай туйлчийг одоо өөрөөр салж очоод тэгээд ямар туйл хайлуулахаа хэлээд тэр одоо 3 өдрийн өмнө очиж товшуур залах ёслол гэдэг юм ёслол болдог байгаа. Тэгэхээр зэрэг товшуур гэдэг бол туйлыг дагагдаж одоо хөг агшгийг тааруулж өгдөг юм хөгжмийн зэвсэг 2 жавхтастай ийм дөрвцийн хөвгтэй ийм зэмсэг байгаа. За энэ зэмсгийг бол монголчууд маш их дээдэлдэг. Ялангуяа одоо Төв Монголд байдаг морин хуурыг дээдэлдэг тэр ёстой ижиг хэмжээнд товшуурыг, цуурыг, икэл хөгжмийг бол баруун монголчууд их дээдэлдэг юм байна. За тэгээд юуны өмнө ихлээр товшуур залах ёслолоо хийх ёстой. Тэгэхээр зэрэг бүгдээрээ одоо ингээд нэг гэр бүл, нэг одоо ам бүл гэж бодоод одоо энэ Авраам хаан алдарт туулж баданд орж одоо хадаг бариад товшуурыг нь залаад тэгээд одоо туйлыг эхлүүлье. За дараагийнх нь болохоор зэрэг ариун утлаг цацал гэдэг юм хийн. За мэдээч хэрэг нь бол алтан уул усанд бол алтан 13 сан гэж одоо тавиад энэ дэр босгоод тэрийгээ тойроод одоо алтан 13 сангаа тавиад ингээд яадаг. За бидний энэ удаагийн энэ нөхцөлд бол бүгдээрээ сайхан утлаг хийгээд энэ байгаа хүмүүс бүгдээрээ бие за тэгээд сүүгээр цацал өргөөд ингээд одоо алтан хангааны эцдээсэн авшиг буян гişиг гуугаад ингээд туйл хайлах энэ үйл маань сайн сайхан болдгоо гэсэн юм өрөөлийг тавих учиртай. За тэгэхээр энэ үйлийг хийя.
Амин сүнсгэн гэж одоо автомагтаалыг нэрлэдэг. Энэ автомагтаалыг одоо тавтан доос хайж тайцлээ басаж яагч Shaggy,
데이트 놓고
이건 다왜 공부를 한다